пастраад гэсэн юм балжи чи өвчтөө гэж бодох юм бол чи өвчтөө л байна шүү дээ. Чи итгэрсэн гэж итгэх юм бол чи итгэрсэн л байна шүү дээ гэдэг нэг үгэлдэг байхгүй. Тэгсэн чинь гинт тэр нэг ингээд бодогдоод хүмүүс орхон байдгүй гинт би хамаг гоцтой тайлаад тэгээд яваад арцсан. Тэгээд яг дотроо би зүгээр л итгэхийг ингээд сонгоч тий. Тэгээд би амаараа дандаа би өвчтөө хүн миний нороо өвддөг. Би хаалгаанд орцсон. Тэгээ би одоо эдэггүй байгаа бол амаараа л би өөрийгөө ингээд өвтгöd байгаа юм. Яг тийм мэдрэмж төрсөн баг. Тэгээ амар хамаатай татсан ч хамаагүй орё гэдэг. Би ороод гараад ирсэн чинь хүмүүс пэргээл арцсан. Тэр бүх хүмүүс ингээд орцсон. Зарим үед ийм галзуу үйлдэлийг бид нэр итгэлээрээ хийх хэрэгтэй юм шиг байна уу? Би ч гэсэн ингээд хийж ин одоо ч гэсэн ингээд итгэх гээл явж чинь жоохон ороод жирүүс гээд яа нэг хацнаас балцсан болов гэсэн бодол ингээд төрж байгаа. Гэхдээ бид нар өөрсдийнхөө амьдралыг нэр заавал амаараа харах ёстой ч юм уу те. Би өвчтөө шүү дээ. Би нэр л хаалганд орсон өнөө 6 сар юу хийж болохгүй юм өргөж болохгүй л байгаа л гэхдээ. Гэхдээ дандаа би өөрийнхөө амаар өөрийгөө өвчтөө гэж тунхаглах энэ өвчнийг өөрийнхөө амьдралд тунхаглах хэрэг байхгүй гэдгийг өчтөр ингээд амар ойлгосон. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийнхөө амьдралд муу зүйлсүүдийг биш итгэлийг тунхаглацгаая те.